Энэ жилийн хувьд гэх юм бол 19-оос 2020 оны хичээлийн жилд бол өөрчлөсөн байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 33 мянган хүүхэд, гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 мянган гаруй хүүхэд бол одоо суралцах төлөвтэй бол байна. Тэгээд энэхүү цэцэрлэгийн үйл ажиллагааг бол одоо ард иргэднэр мэддэг болсон. Цэцэрлэг цэг Улаанбаатар цэг хэмээн гэдэг одоо сайтаар бол захин бүртгэл явагдаж байгаа. За үүний хажуугаар бол бас дүүргийн холбогдох дүүргийн боловсролын хэлтсүүдээр бас энэ интернет орчинд бүртгүүлэх боломжгүй бас асууж лавдах зүйлтэй иргэдэд бол зөвлөгөө өгж байгаа. Мөн 8 сарын 12-наас ирээд тухайн эсэлт авж байгаа цэцэрлэг тос бүр дээр бол одоо энэ бүртгэлийн үйл ажиллагааг гараар бүртгэх үйл ажиллагааг бол одоо зохион байгуулж явуулахаар байгаа. За энэ үйл ажиллагаа маань бол одоо 7 сарын 22-нд бүр өнөө өглөөний 9 цагаас эхлээд 1-30 хоногийн хугацаанд бол үргэлжлэх байгаа 8 сарын 22-ны хүртэл. За ингээд 8 сарын 23-нд бол ингээд энэ сарын хугацаанд бол бүртгэлийн ажил бол хийгдэж дуусна. За 8 сарын 23-ны өдөр бол цахим эсэлтийн үйл ажиллагаа бол одоо нийслэлийн хэмжээнд бол нэгэн зэрэг зохион байгуулахаар бол байгаа. За тэгээд 2 настай хүүхдүүдийн хувьд гэх юм бол энэ жил бол 2 настай буюу 2017 оны 1 сарын 1-ээс 17 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсэн хүүхдүүд бол энэ 2 настангууд бол бүртгүүлэх боломжтой байгаа. За 3 болон 5 настангууд бол одоо тухайн цэцэрлэг дээр одоо хүүхд чийдсэн орон гарсан тохиолдолд бол энэ нөгөө саний хийсэн сайтаар ороод үзэхэд бол одоо тэдэн хүүхд авах боломжтой гэх хяналтын тоонол гарсан байгаа. Энд бол бүртгүүлээд ингээд бол захин бүртгүүл бол явагдахаар байгаа. За энэ цэцэрлэгийн захин бүртгүүл бол бид энэ жил 3 дахь жилийн зохион байгуулж байна. За хуучин цэцэрлэг цэг Улаанбаатар цэг хэмээн гэсэн дэван хаягтай системээр явуулж байгаа. За энэ жилийн хувьд бол өнөөдөр 2019 оны 7 сарын 22-ны 09 цагаас бүртгэл эхэлсэн. 8 сарын 22 хүртэл 1 сарын хугацаанд захин бүртгэлийг явуулнаа. За одоогоор 10 цаг 33 минутанд 4031 хүүхдийг захимаар бүртгэсэн байна. 1 цаг 30 минутын дотор гэсэн. За биднээс 8 сарын 22-ны хүртэл бүртгэлээ явуулаад 8 сарын 23-нд захим эсэлтийг зохион байгуулнаа. Захим эсэлтийг зохион байгуулахдаа хяналтын тооноос хэтэрсэн буюу одоо 40 хүүхд авах цэцэрлэгдээ одоо 40 хүүхдээс хэтэрсэн болвол бид ялтчгүй одоо нөгөө захим эсэлтийг санамсаргүй төврийн аргаар зохион байгуулах болно. За тухайн захим эсэлтэнд бүртгэгдээд захим эсэлтэнд сонгогдоод хүүхдүүд цэцэрлэгтээ хэлсэн тохиолдолд мессеж гар утасны дугаараар бүртгүүлсэн дугаараар мессеж илгээн. За мөн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч нар одоо мэдээллийг ил тод байршуулнаа гэсэн. За захин бүртгэлийг хийсний давуу тал нь та бүхэн мэдж байгаа. 24 цаг шөнийн хэдэн цагт бүртгэлээ хийгч болно. За хөдөө гадаа за мөн гадаад оронд эцэгчүүд явж хийсэн ч хийлгэж болно. За энэ захин бүртгэлээр хийсний гол асуудал нь болохоор шийдсэн асуудал нь та бүхэн мэдж байгаа. Маш их очир дараалттай 2-3 хоног очирлж бас их хүндрэлж хэрэгдэлтэй уур хүндрэлтэй байдаг гэсэн бол тэр асуудал байхгүй болсон. За мөн зардал чирэгдэл төр хэрээрээ буурсан. За энэ захин бүртгэл дээр анхаарах зүйл бол мэдээж хамгийн гол нь хамран сургууль тойрог буюу хаяг байгаа. За хүүхдийн төрсэн эхийн хаягаар хамран сургууль тойрог дотоож байгаа. Хүүхдийн регистрийг системд хийхэд танаа өөрөө чинь байнга боршин зугаа хаягийн мэдээлэл заамн хамран сургууль тойрогт одоо хамаарах цэцэрлэгийн мэдээллийг харуулна. За үүнийг шалгаад зөв гэж үзсэн тохиолдолд бүртгэлийн кодыг авч байгаа. Тухайн бүртгэлийн кодыг гар утсан дээр мессежээр ирэхээр нь бүртгүүлсэн дугаараар мессежээр ирэхээр нь бүртгэлийн кодыг систем бүртгүүлээд ингээд захин бүртгэлийг хийлгэж байгаа. За захин бүртгэлээ яг бүртгүүлсэн хэсгээ бас цэцэрлэг цэг Улаанбаатар цэг хэмээн захин хуудасаар бүртгэл шалгах гэсэн зэс рүү ороод бас бүртгэлээ шалгах болно гэсэн. За ингээд ер нь бол жил бүр одоо 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ ажил маань бол бас амжилттай явж байгаа учраас иргэд маань өөрсдөө ороод бүртгүүлэхдээ бол одоо уучлах шиг бас тийм олон одоо тийм хүндрэлтэй байна гэсэн асуудлууд бол ирж байгаа юм алга. Одоогийн байдлаар дүнсний 33 хүүхэд асуудалгүй бүртгээд явж байна. Тэгэхээр бол бид бол одоо өнөөдөр бол сургуульд ялангуяа цэцэрлэгүүд өмнө бол одоо ачаал ихтэй ажиллаж байгаа. Даруй 2 дахин их ачаалттай бол ажиллаж байгаа. Энэ бол одоо байх ёстой нормоос илүү авч байгаа. Энэ бол одоо Улаанбаатар хотын одоо хүн ам төвлөрөлт суурьшилттэй холбоотойгоор хүн ам нийс нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ боловсролын үйлчлэгээр бас
эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Гэхдээ энэ асуудал дээр цааш анхаарч өнгөрсөн жилүүдэд бол боловсролын салбарт бол одоо урд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт гэдэг бол хийж байгаа. Та бүхэн сая хийсэн энэ жил бол 73 одоо цэцэрлэг, зөвхөн цэцэрлэг нийслэлийн хэмжээнд ч гэдэг ашиглалтанд орохоор байж байна. Энэ бол ингээд цаашдаа ингээд хөрөнгө оруулалтын ажлууд хийж байгаа. Бас зохион байгуулалтын ажлууд биднээс бас хийж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол бас энэ нэг анги төвлөрлийн ачаалт бол багасна гэж харж байгаа.